Америк нэгдсэн улсад 20 гаруй жил уран бүтээлээ тойргон яваа уран бүтээлч Отгон Төгс Монгол домог ээлжид үзэсгэлэнгээ Чикаго хотод гаргалаа. За сайн байцгаана уу. Тэгээд одоо Америк Хөвсгөл аймгийн их уул сумын Сэлэнг мөрний эхэнд төрж өссөн Дашнамын Отгон Төгс 1988 онд Улаанбаатар хотын дүрслэг урлагийн сургуульд элсэн суралцж, оюутан байхаасаа эхлэн урлан бүтээх ажилд хүчин зүтгэж эхэлсэн. Тухайлбал 1992 оноос дотооддоо болон гадны улс оронд гарч байгаа томоохон үзэсгэлэнгүүдэд оролцож, авиас бэлгийн бусдад танин мэдүүлсээр 2000 оноос эхлэн бие даасан үзэсгэлэнгээнд төлөвлөсөөр ирсэн юм. Чингис хааны бааtruуд Монголын орчин үеийн дүрслэг урлагийн түүх, шинэ нэрэн зэрэг олон бие даасан үзэсгэлэнгээ гаргаж угаад Монгол домог нэртэй цуврал үзэсгэлэнгээ 2022 оноос эхлэн Монгол дом болоод Америк нэгдсэн улсын Чикаго хотын урлагийн төв Вашингтон зэрэг газар гаргасан юм. Монгол домог цуврал үзэсгэлэн Монгол улсаас Америк нэгдсэн улсын Чикаго хотын консулын их танхимдад илгээгдэж, эх орноо сансан хүн бүрийн сэтгэлийг догтлуулан хүлэг морин сансан эр хүний хэмрийг сэргээж байна. тосон будгийн ажлуудыг одоо 10 гаруй жил хийсэн. За одоо энэ Монгол домог үзэсгэлэн маань бол одоо 3 хэсэг явж байгаа. За энэ Чикаго хот гарч байгаа үзэсгэлэн бол нэг зөвхөн мордын хэсгийн зургуудаа гаргаж байгаа. За энэ бүтээлээ бол Америк нэгдсэн улсын Нью-Йорк, Вашингтон DC, Лос Анжелес, Чикаго хотод гаргаж ирсэн. Хиймэл оюун ухаанд тулгуурлан холимог техник ашиглаж зурсан дижитал арт болон тосон будгийн зургуудыг эндээс харах боломжтой. Технологийн өсрөнгөө хөгжлийн дэвшилтэт ололтуудын нэг бол хиймэл оюун ухааны салбар. Дэлхийн дэвшилтэт технологиг эзэмшиж, цаг үеэсээ хоцролгүй алхах зорилготой уран бүтээлч маань үзэсгэлэнтэй энэ л арга барилыг шингээж өгсөн нь олонний анхаарлыг татаж байлаа. Тосон будгийн зураг болон одоо энэ музейм стандартын зургууд бол одоо хүмүүсийн хэрэгцээнд үнэтэй тусдаг учраас одоо ингээ орчин үеийн хүмүүс бол зураач, уран бүтээлчд бол хамгийн гол нь одоо тэр хүний одоо гоц сонин одоо санаан дээр тулгуурлаж энэ одоо хиймэл оюун ухаантай хослуулж маш богино хугацаанд маш гайхамшигтай бүтээлүүдийг гаргаж эхэлж байгаа. За ерөнхийдөө бол одоо жишээ татхад бол одоо Америк нэгдсэн улсын одоо сүүлийн үед гарч байгаа энэ аватар кино гэхэд бол ихэнх нь одоо 3D болон технологи хиймэл оюун ухаан дээр тулгуурлаж хийгдэж байгаа. Тэр бүтээлийг бол яаж хийдэг вэ гэхээр тухайн хүний санаа болон тэрний тухай мэдээлэлээр тулгуурж компьютерээр зураад тэрийгээ дараа нь одоо ингээд компьютерийн зарим одоо програм софтверуудтай хамтарч өөрийнхөө айдаг одоо засна гэсэн үг шүү дээ. Mixed art хийн гэсэн үг. Тэгснээрээ одоо хүмүүсийн одоо орчин үеийн хүмүүсийн хэрэгцээг хангадаг одоо тийм шаардлагатай уран бүтээлүүд гарч эхэлж байгаа. Ерөнхийдөө бол Монгол хүн цөөхүүлээ. Биднэрт ямар боломж нээгдэж байна гэхээр энэ орчин үеийн хиймэл оюун ухаан, дижитал технологийн ертөнцийг бид бүхэн одоо ингэж хольж, нийлүүлж энэ орчин үеийн дэлхийн иргэдэд ойлгуулж хийх юм бол одоо Монгол хүн болсныг авъя. Биднэрт маш их боломж байгаа, маш их оюун санаа байгаа. Энэ бүгдийг цаг хугацааг, материал одоо бүх боломжуудыг товчлоход энэ орчин үеийн технологи бол бидэнд маш чухал байгаа. Тийм болохоор одоо би орчин үеийнхаа залуу уран бүтээлч болон сэтгэгч энэ хүүхэд залуучуудтай хэлэхэд нэгдүгээрт Монголынхаа өв уламжлалыг маш сайн судлах хэрэгтэй. Хоёрдугаарт орчин үеийн технологитой маш сайн хөл нийлүүлэн ажиллах юм бол биднэрт бол дэлхийн нээлттэй байна гэдгийг одоо би хэлж байгаа. Монголын дүрслэх урлаг соёл судлаач Отгон Төгс Монголынхаа үүх түүхийг судлан явсаар Монголын орчин үеийн дүрслэх урлагийн түүх 1911-ээс 2011 он сэдвээр түүхийн ухааны докторийн зэрэг хамгаалсан юм. 2003 оноос Америк нэгдсэн улсад ажиллаж амьдарч, эрдэм шинжилгээ судалгааны ажлаа үргэлжлүүлэн дэлхийд тархан суугаа монголчуудаа зориулж уран бүтээлийн тойрон яваа хөдөлмөрч нэгэн. Тэрээр одоо нэн эртний үеэс 20 дугаар зуун хүртэлх Монголын дүрслэх урлаг соёлын судалгаагаа үргэлжлүүлэн Америк нэгдсэн улс болон дэлхийн оюуны зах зээлд Монголынхоо дүрслэх урлаг соёл уламжлалаа түгээн дэлгэрүүлэхээр ажиллаж байна.